За юуцхан дамаахан энэ удаагийн дугаараар бид маш өвөрмөс нэгэн бүтээлийг онцолж байна. Та бүхэндээ сүүлийн үед viral болоод A Dream Within a Dream буюу зүүдэн дундах зүү тэмэх урд хожид огт яригдж байгаагүй сонин содон хятад зурлыг ярьж өгөхөр бэлтгэлээ. Зүүдэн дундах зүүдэн зөвхөн романс, фантазим, хошигнол, цаг хугацааны аял төдий ус харин зохиолын дөрүүд өөрсдийнхөө хувь тавилантайгаа хэрхэн тэмцэж үйл явдал нь маш сонирхолтой байдлаар өгүүлдэгээрээ бус цувралаас ялгардаг байна. Мөн киноны өнгө дүрслэл, хийслэл, motion graphic design бол яахын аргагүй дараагийн түвшинд гарсан байна лээ. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Нэрэн үргэж лайк, subscribe-аар сэтгэл хүчиж манаас үеийг дэмждэг та нартай үнэхээр их баярлж талархаж явдгийг дахин дуулгая. Нэрэн зүүдэн дундах зүүд сурлынхаа бүх ангийг Энчэ ТV-гээс аль биесны эрэхтэй Монгол дуу оруулалтайгаар хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Домгийн шувуу үргэж кино маань эхлэхэд өндөр хадан хисааны оройд орших өвөрмөц байгалийн тогтцтой газар орших нэгэн сүрлэг хотыг дээрээс нь харуулж байгаамаа. За тэгээд хотын гудамжаар нэгэн хормын цуваа өнгөрч явах ба хам хүн амтан игнэг зогсоод нэлээд сонирхож байгаа л да. Сөөг дэргэн дотор яваа хормын гоёл бүхий үзэсгэлэн бүсгүйг сон иймон гэх бөгөөд тэрээр цэргийн их сайдын төрсөн охин ажээ. Харин цувааг хахалж яваа сүүц залуу нь 7 дугаар ханхуу Нан Хён гэдэг хүн гин. Нан Хён бол өөртөө ихтэй ихэмсэг нэгэн бөгөөд эргэн тойрноо харуулдаж байснаа. Яагаад одоо улгаар чирэхгүй байна ч гэх нэг юм өөртөө хэлээд байгаа л да. Төд удалгүй уламжлалсоор аль нэг барилгын оройгоос нисдэг нинжа хормын цуваны урд бууж ирээд гацалт үүсгэн тэрэ. За тэр нисдэг нинжанд бол босс Чан Юу их цэргийн дэд жанжин Чү Гёхон гэдэг хүн юм гинэ. Яагаад ийм нөхөр гэгэн цагаан өдөр хүмүүсийн хөрмөнд цаат их болсон бэ гэхээр ер нь бол энэ 7 дугаар ханхуу Нан Хёнтэй дайсгандаг түүний төрсөн эцгийг хороосон одоо бол аваал ихнэрг нь булаасан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Тэр ханхуу дандан өнөөдөр би шинэ хуучин бүх өшөө орслоо тайлж чөтгөрийн амийг чинь дуусгана гэхэд 7 дугаар ханхуу хариуд нь үдцэл үзье чадвал намайг дийлээд өшөө хорслоо тайл та гэд бүр нэг бассан байдалтай морин дээрээсээ бүрдийн дэвлэлээр нисээд бууж ирж байгаа юм. Яг цус үзье гэж байтал нөгөө сүү төсгөө аль хэдийн жууснасаа буугаад ирсэн. Энэ хоёрын дундуур гүйж орж ирснэ. Чүү жанжин хандан би сэтгэлээ цэгцэлчээд байхад та яагаад энэ хүртэл хүрээд ирж байгаа юм бэ? Энэ хүн хичнээн буруу зүйл хийсэн ч байсан би сонголтоо өөрчлөхгүйгээд шийдсэн юм яриад унлаа. Тэднийг ингэж байж байгааг харсан ханхууч одоо уурлаж нэг нь миний эртний өсөнд байсан, нэг нь миний сүү төсгүүгээд байгаа. Тэгснэ миний урд нэг нэгнээ өмөрч хамгаалаад л. Та хоёр одоо намайг дормжлоод байна уу? Хэмээн уурсахад сүү төсгөн түн дээр гүйж ирснэ. Хаанастаа миний сэтгэл хувиршгүй над итгэрээ хан хүмүн гэхин тэр. Энэ хан хүнд гэхдээ үн нохоо санаатайгаар юм аа. Тэгвэл нотлоод айл гэж авлаа шүү. Тэгтэл нөгөө Чүү жанжин бүсгүйг өмөрж ханхуу руу сэлэм талан дайрах гэтэл сүү төсгөө ханхуугийн сэлмийг сугалж авангуудаа экс найз залуу болох дэд жанжны гэзрүүн дүрээд хажуул яах вэ? Чүү жанжин ч түүний үйлдэлд итгэж чадахгүй үгс ихийн наа асуултын тэмдэг царайлаа зогсож байтал ийм үн бүсгүй ам нээж намайг өршөө дараа төрөлтөө нүглээ цайруулъя. Энэ удаа өөр сонголт байсангүй энэ дээрээгээд их сонин тайлбар хийж байна. Тэгтэл дараагийн агшинд нөгөө их цантай ханхуу нь өөр цэргийн сэлмийг булааж авангуудаа сүү төсгөнхөө гэзрүүн зоогоод ажиллаа бүр. Үгүй энэ хүмүүс ч одоо яасан нэгэндээ хайрг хүмүүс вэ? Хүү тэгсэн дараагийн агшинд нөгөө Чүү жанжин чинь ийм үн өхөл чи ч гэсэн үхэн гээд ханхууг сэлмээрээ зоогоод ажиллаа. Тэгтэл ийм үн хэрвээ эрхэмдээ зүхэл чи ч гэсэн үхэн гээд сэлмээ бүр гүнзгий зоож ханхууж өргөжлүүлэн өнөөдөр ер нь бөөндөө өгцгээ идэ гээд бүр сүултээ энэ гурван маань нэг нэгэндээ сэлэм төрсөн байдалтай цус нүжиндөө хотгалдаад салхин сэнс шиг эргэлдэж юу ч болоод байгаа маа бүүмэд. Цаг хугацаа орчин үеийн хэсэг рүү шилжчихэд саяны үзэгдэл зүгээр л кино зохиолын түүхий драфт байжээ. Кино багийнхан кино зохиолтойгоо урьдчилж танилцж байсан гэхүүтэй. Тэр дундаас нэг ааштай эгч босч ирснэ. Яг бидний бодож байгааг ярьж гарлаа шүү. Энэ одоо ямар гिचийн зохиол вэ? Гол дүрээ яагаад ийм тэнгээр нь харуулж байгаа юм? Яагаад энэ зүгээр зогсож байснаа сэлэм дөрүүлээд байгаа юм? Наад зохиол чинь ямар ч логик алга гэлээ. Энэ ихч бол одоо гол дүрдэн тоглож байгаа Нан Фэн гээд од жүжигчнийг хариуцсан менежер юм байна л да. Зохиолч найруулагчийн түнд энэ хайрын гурвалжин сүүлийн үед их тренд л байгаа. Энэ бол ердөө хэсгэн үзэгдэл. Нан Фэнийг өшөө гоёор харуулах хэсгүүд зөндөө байгаа. Гэг тайлбар өгсөн ч менежерч ердөө тайвширсангүй. Манай Нан Фэн бол маш их нэр хүндтэй онцгой хүн шүү. Та нар түнд хамаг гол хэсгүүд өгөх ёстой. Орлон тоглогч чихийг бэлдээрээ. Наа зохиол мөхөлөө сайн хэн гэж мэгээд бүр алж өгч идэг шүү. Энэ дунд мөн эмэгтэй гол дүрийн бүсгүй. Туслах дүрийн эрэгтэй байгаа ч аль аль нь шинээр гарч ирж байгаа бол тоо. Менежертэйгээ хамт үг хэлэгч ирэхгүй тэгсгээд чимээг өхөн суугаад байв. Эцэст нь гол дүрийн эмэгтэй Сон Шио саналыг нь асуудал өнөөх нь би ер нь сүх тэрэгнээс бууж ирэнгүүтээ шууд ухаан алдаад унчиё. Намайг ер нь хинч анзаарахгүй байхаар шийдчихээ тэргээд бүр нэг өнхөөгүй мэрэд мангартаж өглөө. Нэрэн тэр гол дүрийн эрэгтэй жигнэсээ од юм уу? Уулзтаас гарч ирэхэд гадаа нь өөрсдөө хулуунууд гэж нэрлсэн фэнүүд нь битүү шавцсан хөлгөш шиг зайгуулын болж байна. Түүнийг явсны дараа эмэгтэй жүжигчин гарч ирээд менежертэй хэлж байгаа. Алдартай байхгүй юм уу? Менежер нь өмнөөс нь бүх юмыг төлөөлөөд ярьж байна тэргээд атаархаж байгаагаа хэлтэл түүний менежер харин дуугаа өндөрсгөж ирснэ. Чамд юу н хүний анхаарал татах юм байна уу? Ойлгохтой човцоо тохируулаад өмссөнгөө. Би л эмийн сайндаа чамд энэ гол дүрийн ажлыг олж өгсөн шүү. Битгий хүний ажил доош нь татаад байгаарэ. Гэд баруун сулгаагүй загин чаяад яваад өчөж байгаа юм.
Шиао өвсгөн хувьд багасаал жүжигчин болох гэд маш хичээнгүйлэн зүтгэсээр ирсэн ч нэх амжилт олдгүй явсаар өдийг хүрчээ. Шиао орой гэртээ ирсэн хойно нөгөө киноныхаа скриптийг дахин нухацтай уншиж суулаа. Гол дүрийн Сон Имэн өмсгөн бага насандаа л ээжигээ алдсан ч эцэг түүнийг хайр инэрлэр дүүрэн өсгсөн учраас тэрээр илдэг зөөлөн хүн болжээ. Ингээд Чүү Жанжинтай өндгөн сүү тавьж гэрлэх бодолтой байсан ч нэг удаа ордонд болсон цэргийн баярт оролцох үеэр цөөрөм рүү унаж 7 дугаар ханху түүнийг аварснаар бүх зүйл эхэлсэн байна. Энийг үнсэн Шиао ордны сэдвтэ сонгодог зохиолно гэж догдолж эхэллээ. Тэгсэн 10 дугаар ангид гарах үйл явдал дээр нь ханху Нанхиан олон хүн зүгэлсэн талбай дээр гарсан галын ослоос Имэн өмсгөөг баатарлагаар авсан байдаг бөгөөд ердөө эннээс нь болоод Сон Имэн түүнд цохроо дурлаж бүр гэрүүлийнхээ нэр хүндээ умартаж сүйт залуу Чүү Жанжны хүртэл орхих дээрээ тулсан байна. Улмаар гол дүр Сон Имэн бүсгүн зан чанар нь Шиао тогтунч үнэмшлээ санагдсангүй. Шиао дотроо энэ охин бүр ингэж солиорох байсан юм уу? Ийм зохиол гэж юу хийд ингээд гайхаж эхэлж байгаа маа. За тэгээд нөгөө элгийн зохиолыг нь цааш нь унших тусам бүр дургу үрм эсгүүд гарч игэлээ. Сон Имэн нэг шөнө ханху Нанхионыг өөрийн төрсөн дүү Сон Итинтэй хуурч байгааг олоод харцдаг. Сон Итийн дүүн гихтээ бүр улаан цагаандаа гарсан хүүхэн байдаг бөгөөд эгчээсээ хүрэн ахыгаа булаасандаа ичиж зовсонгүй. Харин ч Нанхиан ах миний ирээдүйн нөхөр болно гэж зарлж өгдөг шүү. Сон Имэн эсэргүүцлээ илэрхийлж задарсан дүүгээ алгадаад автал нөгөө Нанхион гэж нэг юм харин мань хүнийг зөрүүлээд алгадаад авлаа. Үүнийг үнсэн Шиао ийм балмад айш авиртай хүнийг яаж гол дүрийн баатар болгож чаддаг байна? Ухааны бодсон ч зохиолын тэнэглэлийг үргэлжлүүлэн гайхахаар шийддэг. Мэдээж дараагийн гайхамшигт үзэгдлүүд үүгээр дууссангүй. Нэгэн цаастаа шүн улаан өмсгөлтэй Сон Имэн хотын хэрэм өөд өсч юу харагдана. Гэтэл 7 дугаар анхуу Нанхионы эсрэг тэмцэж буй босгоц цэргүүд жирэмсэн болсон Сон Имэн болон Сон Итэн нарыг барьцаалан Дэд Жанжин Чүүгийн өшөөг авахын тулд Нанхионд хандан та бууж өгөх эсвэл хүүхдүүдийг чинь тээж өгөх эхнэрүүдээ аврах хоёрын аль нэгийг сон хэмээн тулган шаардаж байв. Гэтэл Нанхион ямар ч эргэлзээгүйгээр харваачдыг эхнэрүүдийн эсрэг сум тавих тушаал өгчөж байх шиг ядаж яваад Имэн өсгөө тэр сумнуудын нэгэнд оногчноо. Эцсийн мөчөд Имэн өсгөө Нанхион гэдэг хүн өөрийг нь биш харин залуухан эхнэр болох Сон Итэн дүүг нь аврахаар яарч явахыг олж харна. Зөрхөн бүр мөсөн шаргалсан Сон Имэн хэрмийн дээрээс үсэрч амиа орлохыг оролдов. Гэвч энэ аимшиг явдлын дараа тэр үхсэнгүй. Харин ч амьдараа үхтэл болсон мэт амьд үлдснээс дор хувь тавиланг туулж угаагаар дүрслэгдсэн байхаж. Зохиолыг уншиж дууссан Шиао дотроо энэ Нанхион бол ёстой адгийн хүн байна. Сон Имэн ч гэсэн ямар тэнэг хүүхэн бэ гэж бухимдаад номоо хаалаа. Зэвэр дургүн хурж яаж ийм тэнэг хүүхний дүр тоглондоо гэж бодохоор уур нь хүрээд байсан тул мань хүн цэвэр агаар амьсгалах санаатай цонхоо онгойлгоо. Гэтэл гэнт хүчтэй салхин цохиулах шиг болж Шиао өөрийн ирэхгүй ямар нэгэн зүйл татагдаж байгаа мэт мэдрэмжинд автснаар кадр тасарлаа. Ингээд хэдэн хормын дараа унтаад сэрлээ гэж бодоод нүдэ нээтэл тэрээр маш танил бус орчинд сэрдэгэ. Түүний байгаа өөрөө эртний хятадыг санагдуулан уламжлалт интерьертэй байхаас гадна толинд очиод царайгаа артал бүр эртний хувц өмсчихсэн үс засалт эдэр нь дээр үеийн стилтэй болсон байх нь тэр. Ингээд Шиао би ерөн зүүдлээд байна уу эсвэл зураг авалтын талбай дээр ирчихсэн хэмээн гайхаж эхэллээ. Үүгээр цогсонгүй өнөөх тансаг өрөөнд нь алтан гулдмаагаар дүүрэн авдрууд байхыг олж харснаа. За зүүд юм бол энэ бүхэн удаан үржлээсээ ийм баян тансаг амьдрах юмсан эдэргээд их алт хараад баг галз зурхнэ. Төд дуудлгүй хэдэн живчин бүсгүүчүүд түн дээр орж ирээд хувцлах цаг болсныг сануулхад Шиао тэднээс би ер нь хин юм бэ? Одоо хаана байна гэж асууад өнөдүүлэн гайхаж нэг нь энэ ч үү авхаа нэг л биш вэ? Чи хурдан отож дууд гэж хэлхийг сонссон Шиао юу гинт пал хийлээ. Учир нь Инчүү гэдэг нэрийг тэр кино зохиол дээрх шившний нэр гэдгийг нь тодхон санаж байсан юм. Үүсэдүү төгтөө нөхцөл байдлыг тодорхойлохын тулд Шиао тэдний нэгээс нь энэ тэгвэл цэргийн яамны сайд Сон Юдэгийн хар шүү. Би түүний хууль ёсны ууган охин Сон Имэн гэж үү гэд бүр нэг итгэж ядсан байдлаа асуугаад шивчинч түүний хэлсэн бүгд үнэн болохыг баталж хурдхан шиг хурмын хувцас өмсөг яаруулна. Энэ мөчөд Шиао өөрийгөө үнэхээр зохиолын ертөнцид тэр тусмаа гол дүр Сон Имэн болоод хүрээд ирчихсэн гэдгээ ойлгодог. Зохиол дээр Сон Имэнийг хурмын өдрөө амнасаа алдсан гэдгийг гинт сансан тэрээр айц давтаж тэр даруй зүгтгаар олдлоо. Гэвч шивчингүүд нь түүнийг зогсоож Чүү Жанжны хурмын цуваа баг үүдэнд ирж байна шүү гэж хэлв. Үүнийг сонсоод Шиао баг зэрэг тайвширч тэгвэл би 7 дугаар ханху Нанхиантай уулзрахгүйгээр хувь заяагаа өөрчилж болох юм байна гэж сэтгэдэг. Удалгүй эцэг Сон Юдэн гарч ирээд хэлж байгаа юм. Аав нь чамайг гэртээ удаан байгаасаа гэж хүссэн ч Чүү Жанжин хаанаар зарлиг буулгуулж чамтай яаран гэрлэхийг хүслээ. Чүү Жанжин бол шудраг чин сэтгэлтэй хүн. Очоод сайхан амьдраарэ гэж захина. Харин хойд их нь ёжтой энэмсэглэлээр гарч ирэхдээ Чүүгийн нэр хүндтэй гэр бүлд очиж байгаа чинь зиндаа ахиж байна гэсэн үг. Оцсон хойно дүүгээ бити мартаарай да гэж авд юм да. Шиао ч одоо энэ гэр бүлийнхнийг яг зохиол дээрх шиг хүмүүс болохыг нь ойлгоно. Төдөөдлгүй Чүү Жанжны хурмын цуваа ирж Сон Шиао баяртайгаар сүд төсгөн жуузанд суулаа. Тэрээр өөрийнх нь хувь тавилан одоо л зүв замдаа орж байна хэмээн баясаад явж байтал гэнэт дээрэмчд гарч ирээд хурмын цувааг тасалдуулан үүмэн самунд игдэв. Чүү Жанжин сүд төсгөөг хамгаалах тушаал болгодогч бүсгүн сууж явсан Жуусны дамнуурга толгой дээрээс нунаад хүнд бэртэл авсан Шиао би энэ ертөнцид ирсэн эхний өдрөө л үхэх байсан юм уу гэж бодохдоо зэрэгцэн түүний зохиолын дүр болох Со Имэн газар дээрээ нас орно. Гэтэл дараагийн мөч дээрээр дахиад л нөгөө өрөөндөөс ирчихсэн байлаа. Хормын өдөр яг л дахин шинээр эхлэх гэж байгаа гэдгийг нь ухаарсан Шиао энэ удаа бууж өгөлгүй Жуусны дамнуурга илүү бат бөх болохыг тушаадаг.
Гэвч хормын цуваа дахин хөдөлмөгс гинт төөцөлтөнд тоглож байгаа хүүхдүүд цувааг гинт тасалдуулж Шао дахиад л толгойдоо бэртэл авснаар нас оров. Мэдээж энэ бүх үзэгдэл ахаад л эхлэл рүүгээ буцаж байгаа юм. Ингээд Шао зохиолын хувь тавиланд бууж өгөлгүй дахин амьд үлдэх ордлого хийж эхэлдэг. Дамнуургаа бэхэлж хамгаалтаа нэмэгдүүлж бүхий л гарч болзошгүй эрсдлээс зайлсхийхийг хичээнэ. Гэвч орлого бүр нь яаж иж байгаад л золгүй төгсгөл хүрэх шинжтэй болоод байлаа. Иймээс Шао хүүхдүүд гүйлдэж дээрэмчид довтлсон ч Жууза сайтар бэхэлж дотрыг нь зөөлөвчөөр бүрдүүлж цувааны туршид амьд үлдэж чаддаг. Эцэст нь Чүү гэр бүлийн өргөнд 9 мэд хүрч чаддаг ч Жуузнаас буухтаа тэглэж унаад нас орчлаа. Гэсэн ч мань хүн бууж өгөлгүй өглөө бүрийг дахин шинээр эхлүүлж Чүү гэр бүлийн өргөнд нэвтрэх гэж хамаг чадлаараа хичээнэ. Гэсэн ч тэрээр хаалгаар орох замдаа галж чатаж дараа нь дээрээс нь унж бүү модон самбарт дарагдаж дараа нь цэцгийн тоосноос харшилж ерөн за 9 шидийн үхлээр нас орсаар мөн дахин үхлүүдтэйгээ тэмцээр л байла. Эцэст нь Сонг Шао гол танхимд амжилттай хүрч чаддаг ч яг гэрлэх тангараг өргөхийн өмнө нэгэн шивгчний өргөн барьсан угтлын дарснаас нь нэг их юм бодлого уучгаа дараагийн мөч түүнийг гидсэн базалж шалан дээр унахад шивгчнүүд нь авхаа кордуучлаа гэд бөө юм болдогч манай хүн бол тэр хин тамаатай юм бэ би одоо угаасаа өхөн бурхан минь та намайг энэ үхлийн тойргоос чөлөөлөд өгөөч дээ гэж шивнсээр амнаас нь хөөс сахаран дахин нэг үхэлтэй нүүр туллаа. Хөөх юм гэж. Гэхдээ энэ одоо ямар янзын олон үетэй үе ахих тусам даалгавар нь улам хэцүү болдог. Тоглоом шиг болоод байна. Хэцүү юм да Шаоас. За энэ түрээ цувралын маань ихний анги төгсөж байна. Эндээс дүгнэхэд Шао бүсгүй зүүдэндээ ийм хувь тавилан хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь маш тодорхой байгаа зү. Тиймээс тэр зохиолын өрнөлөөс айл болох зогтож өөрийн анхны сүт залуулах Чүү Жанжинтай гэрлэх замаар хувь заяагаа өөрчлөхийг орлохдоо инхүү олон удаа өгч тех бүрдээ дахин шинээр амьдрах ажээ. Өөрөөр хэлбэл нэг төрлийн цаг хугацааны эргүүлэгт орж зохиолын хүч түүнийг Нан Хяны гарт амиа алдах төгсгөл рүү түлхсээр л байгаа юм. Мэдээж энэ цувралын хамгийн сонирхолтой зүйл нь яг эндээс эхэлнэ. Учир нь нөгөө талд Нан Хяны дүр хүртэл энэ үйл үзэгдэх таталцлыг мэдэрч эхэлдэг. Тэр Сон Иймөнөөс хол байхыг хүсдэг ч ягаад ч мөргөж түүнийг аварчсан байдаг. Нан Хян өөрөө ч энэ бүхний учрыг ойлгодоггүй. Үзэгчид харин учрыг нь мэднэ. Нан Хян зохиолын эрэгтэй гол дүр учраас эмэгтэй гол дүрийг заавал авардаг дүрмээсээ зугтаж чадахгүй. Зохиолын явцад Нан Хян ханхуу Сон Иймэн өөрийг нь илбэтсэн гэж бодоод бүр түүнийг зориуд алах гэж хүртэл үздэг. Гэхдээ л түүний орлого бүрэн эсрэгээрээ ийм үнийг аварсан үйлдэл болж хувирдаг нь цувралын хамгийн хөгжлийн эсүүдийн нэг юм. Цуврал зөвхөн хоёр гол дүрийн хайр дурлаар зогсохгүй. Бусад дүрүүдээ ч маш гоё хөгжүүлсэн байдаг. Түүх цааш ахих тусам Нан Хян анх Иймөнтэй зөвхөн улс төрийн ашиг сонирхлоор гэрлэхийг хүсэж байсан ч өөрчлөгдөж чин сэтгэлээсээ хайрлаж эхэлнэ. Тэр Иймэн болон түүний гэр бүлийг игнэлт төгсгөлөөс хамгаалахын тулд бүхнийг хийхэд бэлэн болдог. Өмнө хэлсэнчлэн энэ зохиолын онцлог дүрүүд нь өөрсдийн бичигдсэн хувь тавилангийн эсрэг тэмцдэг явдал байгаа. Өөрөөр хэлбэл тэд зүгээр нэг зохиолын дүр байгаас татгалзаж өөрсдийн хүссэн төгсгөлийг бүтээхийг зорж байгаа юм. Ингээ та бүхэн маань энэхүү Европсын үйл явдлаар дүүрэн нэг ч хором уйдахааргүй бүтээгдсэн зүүдэн дундах зүүд суурлаа үргэлжлүүлэн 2 дугаар ангиас нэхлээд бүрэн ихээр нь үзхийг хүсвэл Инчэ ТV-гээс хүлээн авч үзээрэй. Инчэ ТV нь Монгол үзэгчдэд зориулсан албан ёсны эрхтэй олон улсын сонирхолтой кино контентуудыг монгол дуу оруулалт, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэдэг шинэхэн стриминг платформ юм. Тийм учраас зүүдэн дундах зүүд суурлт төдийгөө шинээр гарч буй албан ёсны эрхтэй бусад олон төрлийн сонирхолтой суурлуудаа монгол дуу оруулалтаагаар Инчэ ТV-гээс хүлээн авч үзээрэй.